За сайн байцгаана уу? Золоо шоуын 10 дугаар дугаар хүрэхэд бэлэн болж байна. За надад бол хэлэх хэдэн зүйл байна. 5 дахь өдөр мянган дагагчтай боллоо. Тэгээд хэдүүлээ олуулаа болж байна. Би сая тасарсан хүн гээд дуу гаргасан. Тэр дуу бол маш сайн явж байгаа. Одоогийн байдлаар 35 мянган хандлттай байгаа. Тийм болохоор хэрвээ миний дуу танаар таалагдсан бол шеэрлээд сторидод дэмжиж өгөөрэй. За өнөөдрийн дугаар бол надад бол маш чухал сэдв байгаа. Энэ бол ямарваа алдаа fuck up үүсгэсэн үед энийг яаж засах вэ? Энийг бол би яг бодит жишээн дээр ярина. Ээл одоо зөндөө олон хүмүүс бол зөв амьдрахын талаар ярьдаг. Гэхдээ хэцүү үе гарч ирэхээр асуудлуудыг яаж шийдэх вэ? Яах вэ? Тэр талаар ярина. За нэгд өдөр би тасарсан хүн клипээ цацсан. Сошиалор бол маш сайн явсан. Нэг өдрийн дотор 25 мянган хүн үзсэн. Гэхдээ миний хувийн алдаанаас болоод би клипээ татан болгох ёстой болсон. Энэ клипэн дээр, энэ дуун дээр бид нар бол 3-7 хоног тасралтгүй өдөр шөнөгүй ажилласан гэж хэлж болно. Тэгээд яг цацсныхан дараа би клипээ private болгох ёстой болсон. Тэр үед бол надад бол хэцүү байсан уу? Хэцүү байсан. Гэхдээ би том алдаа хийсэн. Тэгээд энэ миний алдаанаас болоод одоо жишээлбэл надад бас том асуудал үүсэх гэж байсан. Тэр үед нь би шаналаагүй, сэтгэл санаагаараа унаагүй, цөхрөөгүй. Тэрэндээ бол би бол өөртөө бол баярлж байгаа. Яагаад гэвэл миний амьдралын зарчмуудын нэг гэвэл би алдаа хийх эрхтэй. Би алдаа хийлээгээд энэ намайг одоо буруу хүн, муу хүн гэдэг илэрхийлэл биш, харин миний үйлдэл буруу байлаа. Би алдаа хийх эрхтэй. За би тэгээд яасан бэ? Би ямар үйлдэл хийсэн бэ гэвэл сэтгэлээрээ унаагүй, би тэр доор нь за би энэ алдаагаа яаж засах уу, асуудлаа яаж шийдвэрлэх үү гэдэг үүднээс хандаад тэгээд тэр одоо хохирсон талын хүсэлтийн дагуу би клипээ татан буулгасан. Клипээ татан буулгасныхан дараа би уучлалт гуйсан. Дээрэс нь нэмээд яг тэр байгууллагын шинэ жил дээр нь уучлалтын нэг хэсэг гээд очиж өнгөө комеди ярьсан. Бас яг хохирсон хүн дээр нь очиж би бичлээд нүүр тулаад уучлалт гуйсан. Тэгээ тийм болохоор хэрвээ одоо алдаа хийх юм бол тэр доор нь яг үнэнгээ хэлээд алдаагаа засах нь бол хамгийн зөв. Аль болох хурдан алдаагаа засах ёстой. Яагаад вэ гэвэл зөндөө олон залуучууд алдаа хийхдээ алдаагаа хүлээн зөвшөөрдөг, өөрөө буруу үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрдөг. Тэгээд алдаанаасаа ерөнхийдөө зугтдаг. Эсвэл одоо өөрөө хариуцлага хүлээдэггүй, алдаагаа өөр хүн рүү чигдэг. Энэ бол маш том алдаа. Яагаад гэвэл урт хугацаанд чамтай хүмүүс
бизнес хийхгүй. Ягаад гэвэл чамд хүмүүс итгэхээ болдог. Тийм болохоор яг энийг сонсож байгаа залуучууд хэрвээ та нар өөртөө алдаа хийх эрх олго. Гэхдээ алдаа хийх юм бол өөрийнхөө үйлдэлтэй эзэн бай. Альва юм хийх юм бол хариуцлага гэж байгаа. Альва үйлдэл хийх нь эрсдэл гэж байгаа. Тэгээ тийм болохоор хийж байгаа юмдаа эзэн бай. Тэгээд альва юм хийж байгаа юм бол тэрний чинь бас хариуцлага гэж байгаа. Хариуцлага үрэх чадвартай байгаарай гэдгийг хэлье. За тэгээ бас хүнд одоо хохирол учруулах юм бол эсвэл алдаа хийх юм бол тэр уучлалтгүй шүү дээ, тэ. Тэр хүн чинь бас уучлалтыг чинь хүлээхгүй байж болно. Тэр хүний эрх юм чинь заавалчгүй одоо уучлалаа гэж хэлэнгүүд одоо уучлах эрх байхгүй. Гэхдээ хэрвээ чи дотроо би энэ асуудлыг шийдэхийн төлөө байгаа бүхнийг өөрийнхөө бүх чадлаараа хийж үзлээ. За энэ хүн уучлалтыг минь хүлээж аваагүй. За энэ бол амаргүй байна. Гэхдээ энээс болоод дэлхий сүрэхгүй. За ийм байна да. Миний амьдралын философи ер нь бол алдаа хийлээ. Тэр алдаа хийснийхэн дараа өөрийгөө буруутгаад, зэмлээд, гимшээд сүрэх бол ямар ч шаардлага байхгүй. Сэтгэлээрээ зовлоо гэд тэр асуудал чинь өөрчлөгдөхгүй. Харин за би алдаа хийчихлээ. Энэ алдаа бол одоо өнгөрсөн үед орчихлоо. Харин би одоогийн байдлыг яаж засч болох вэ? Энэ алдаагаа би яаж давтахгүй тулд яах ёстой вэ? Эннээс би юу ухамсарлж байна гэвэл энэ бол харин чамд маш хэрэгтэй зүйл болно. Ирээдүйд чи алдаагаа хийхгүй гэдэг магадлалыг бий болгож байгаа. Ер нь бол хүмүүс ийм хандлагатай байх юм бол амьдралдаа сэтгэл санаагаараа унахгүй илүү өөртөө итгэлтэй байна гэж би бол бодож байгаа. За тэгээд яг одоо миний гол мессеж вэ гэвэл одоо сэтгэлээрээ унах юунаас үүсдэг вэ гэвэл одоо бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байснаас ямар хэцүү юм бэ, ямар муухай юм бэ, ийм байх ёсгүй гэж бодож байгаа хүмүүс бол байдаг баха. Гэхдээ бол юм бүхэн одоо бидний хүснээр байх ёсгүй. Биднэрт одоо янз бүрийн юм тохиолддог. Гэхдээ юу чухал вэ гэвэл биднэрт тохиолдож байгаа зүйлд ямар хандлагатай байх юм бэ? Ер нь хандлага бол маш чухал. Тийм болохоор өөрсдөө алдаа хийх эрх олгоё. Гэтэ алдаа хийхдээ бол алдаагаа засахыг бодъё, асуудлаа шийдэхийг бодъё. За тэгээд энэ удаагийн дугаар маань ингээ өндөрлөлөө. За дараагийн дугаард уулзцгаая. Баярлалаа.